Сайн байцгаана уу? Од бундар суугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Одоо орд нэвтрүүлэг эхэллээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүх төрлийн үндэсний хувь захиалгын тод торог болон өдөр бүр шин түлээж үгийн хамт олон маань ивент гэдгээ ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV мөн Од бундар радио 107 83.3 гэсэн ост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол Оддын хаос гэсэн сэдвээр ярилцах болно. За яг одоо Хятад улсаас Хятадын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргийа бэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? Сайн байна уу? За бид нар ч өөртөө бас нэг оддын системд амьдарч байгаа улсууд байгаа шүү дээ, тийм ээ. Тийм яг хоо бид нар болохоор айгүй харьцангуй энгийн гэж хэлж болохоор одны системд амьдарч байгаа шүү дээ, тийм. Оддын систем биш. Манай одны систем чинь нэг л од байгаа, тийм. Хамгийн орхон од нь нар гэдэг нэг од байгаа. За тэгээ тэрийг тойрдог нарны таталцлын хамтгаа тэрийг тойрдог 8 гариг байгаа, тийм. Тэд нар маань нарыг өөр өөрсдийн хурдаараа тойроод иргэдэг. Хамгийн захын гаригууд байгаа шүү дээ. Нөө мөсөн гаригууд, авраг тэр гаригуудын тухай хоёлаа өмнөх хэд хэдэн дугаарууд дээр ярилцсан. Мөн яг өмнөх дугаар дээр сарны тухай ярилцсан байгаа, тийм. Ялангуяа сарн дээр хүн яг буус юм уу, буугаагүй юм уу? Хэрвээ буугаагүй бол яагаад буугаагүй юм? Буусан бол яагаад буусан гэдэг тухай дэлгэрэнгүй ярилцсан байна. Тэг яг хөө энэтэй нэг маргаад ах зүйл бол байхгүй гэдгийг айгу олон удаа хэлсэн. Тэг нөгөө комент харсан чинь хүмүүс стил маргасаар л байлээ. Харин тийм бол байгалийн хууль гэдэг чинь ертөнцийн хаач үнэн байдаг зүйл байхгүй. Одоо хоёулаа ийм асуултыг асууя л да. Бид нар ингээд Хабблаар ч юм уу эсвэл Джеймс Веб телескопоор 96 тэрбум гэрлийн жилийн зайд байгаа ч юм асар хол байгаа. Бид нар хизээч очиж хүрч чадахгүй тэр галактик оддын зургийг авчдаг штэ тий. Гэрэл цуглуулаад тэр зургуудыг авчиж байгаа. За энэ зургуудыг авж байгаа чинь өөрөө физикийн хууль за нэг гэсэндээ гэрэл гэдэг маань ертөнцийн хаач адилхан гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Дэлхий дээр яг одоо манай өрөөнд байгаа гэрэл те яг одоо энэ дэлгэцээр цацарж байгаа гэрэл тухайн хүний нүдэн дээр очиж нүдний ретина тэр эвэрлэг бүрхөвчин дээр байгаа юу нөө савханцар эсүүд гэдэг билүү те янз янзын эсүүд гэдэг гэрэл хүлээж авдаг. Тэр эсүүдийг өдөөгөө тэр мэдээлэл тархи руу цахилгаан соронзон долгион болж очиод тэрийг тархи боловсруулад наа чинь дүрс байна гэж буулгаж байгаа. Үүнтэй адилхан ертөнцийн захад байгаа гэрэл ч гэсэн бидний нүдэн дээр ихтэй яг л ийм процессуудыг бий болгоод явж байгаа гэдэг маань гэрэл хаач адилхан байна. Гэрэл хаач адилхан гэдэг чинь байгалийн хуулиуд хаач адилхан л гэсэн үг. Тэгэхээр сарн дээр буухын тулд биднэрт өөр байгалийн хууль хэрэггүй. Бид нар мэддэг таталцлын онлоо ч юм уу мэддэг байгалийн хуулиа ашиглаад тэнцээ буучиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй одоо баг эн чинь 50 жил өнгөрцөн байхад маргаад байна гэхээр жоохон хэцүү л юм. Тэгэхээр тэр хүмүүс дахин хэлэхэд нөгөө физикийн хичээлээ дахиж эргүүлж харах хэрэгтэй тий. Тэгээ нөгөө яагаад тэгж байгаа вэ гэхээр янз янзын дорнч маягтай комментууд ирээдсэн. Тэгээд жоохон төвчгээ байгаад ууралт юм уу гэж бодсон. Тэгээд тийм байгаа шүү манайхаа. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдээ эхлээд бид нар ямар нэгэн зүйлээр маргалдах гэж байгаа эсвэл мэтгэлцэх гэж байгаа бол тий ярилцах гэж байгаа бол эхний суурьудаа адилхан болох хэрэгтэй. Одоо нэг дээр нэг юм хоёр гардаг гэдэг яг тэрэн дээр бүгд тохирох хэрэгтэй байхгүй юу тий. Тэрэн дээр тохироогүй бэжж нэг дээр нэг юм 3 гардаг штэ гэд яриад ах юм бол тэр чи утгагүй болчихно л доо. Тийм яриа ерөөсөө юунд ч хүрэхгүй. Бас тийм яриа чинь одоо нөгөө тэмээ гэж яхад ямаа гэдэх юм гэдэг монгол үг гэдэг штэ. Тэрнтэй адилхан болчихж байгаа. За эндээс холбогдлого бай. Тийм яг үндсэн сэдв рүүгээ оръё. Тэр маань өөрөө бас давхар сартай холбогдно. Ягд оддын систем гэдэг зүйл сартай холбогдоод байгаа юм. Оддын хаос гэж юу яг юу хэлээд байгаа юм гэхээр хаос гэдэг тухай манай хасаа өөрний дугаар дээр ярьсан тийм үү. Хаос гэж юу одоо замбраагүй. Монголоор замбраагүй онол гэдэг. Англиар хаус теори. Хаусын онол гэж байгаа юм л та. Товчоор хэлэх юм бол ямар нэгэн систем буюу ямар нэгэн одоо зүйлд маш багахан өөрчлөлт хоёлоо оруулчих л та тийм. Маш багахан. Тэр нь баг мэдэгдэхээргүй тийм жоохон өөрчлөлт оруулчихад хангалттай урт хугацаанд хүлээж чадах юм бол тэр маш бага өөрчлөлт маань өөрөө асар том нөлөө болж хувирдаг тийм маш том нөлөө болоод хувирчдаг. Энийг л хаос гэж нэрлэдэг байгаа. За хамгийн классик жишээ бол нөгөө юу байхгүй, дах байхгүй учраас моринд одоо нөгөө нэг дах хадаж чадаагүй. Тэгсэн чинь тэр морийг унж явсан цэрэг нас орсон гэсэн юм нөгөө дах байхгүй гэдэг маш жижигхэн нөлөө нь цаанаа цэрэг нас орсон гэдэг айгүй том үзэгдлийг бий болгож байгаа юм байна гэдэг юм жишээ байдаг. Яг хөө энийг гэхдээ хаусын онд гэхээс илүү бол зарим нэгэн корреляцтай холбож бас ойлгож болно л доо. Гэтэ зарим хаусын онолчид энийг жишээ болгож авдаг. За өөр нэг алдартай хаусын жишээ бол нөгөө Бразил
дэвүүрээд далавчаад ивсэн эрвээхний нөлөө юунд Африкийн улсуудад ч юм уу эсвэл те далайн орнуудад хууль салхи үүсгэнэ гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд байдаг. За энэ бол хэтрүүлсэн жишээ нь. Хаос бол хамгийн энгийнээр юу гэхээр ерөөсөө системд очруулсан маш бага хүндрэлт гэж бид нар мэргэжлийн хэлээр хэлдэг. Маш багахан нөлөө те маш багахан тэр нөлөө хожмын ирээдүйд асар том нөлөө болоод асар том өөрчлөлтийг аваад ирж байгааг л ерөөсөө хаос гэдэг. Тэгэхээр оддын системийн хаос гэдэг зүйл яаж сартай холбогдох вэ гэхээр нэг юм түүх байна. За энэ түүх бол 225 жилийн өмнө болсон түүх 1800. Ямар түүх вэ гэхээр Шведийн эзэнт гүрэн тухайн Шведийн эзэнт гүрний хаан нэг зүйлээс болоод унтаж чадахгүй байж л те. Ер нь ингээд айгу санаан зовоод те. Тэр чинь нөгөө эзэнт улсын хаан байгаа шүү дээ. Тийм учраас тухайн улсаа би ингээд аятайхан аваад явахыг хичээж байгаа те. Ард иргэдээ санаа зовно. За ард иргэдээ санаа зовно гэдэг нь өөрөө ингээд ард иргэдээ санаа зовно, өөртөө санаа зовно тийм үү. Тэр системд би санаа зовж гин гэсэн. Улс гэдэг системд би санаа зовоод. Гэсэн ингэж бодож байгаад ерөөсөө дайн тулаан ч юм уу хажуудлынхаа улстай дайдах мэдах иймэрхүү асуудлуудыг шийдчих болох юм байна гэж бодож байгаа байхгүй. Ер нь бол ярилцчих юм бол ихэнх асуудлыг бид нар шийдэж чадна гэж байгаа шүү дээ. За ингэсэн ерөөсөө хүнээс хамаарахгүй асуудал гарч ирсэн. За тэр нь юу вэ гэхээр нөгөө хаан ч бүр нойр нүрхээ болоод яагаад тэгэхээр энэ бүр ингээд өөрийн санааг нь зовоод өөрийг бараг депрессд оруулж байгаа байхгүй хөрхийг яасан гэсэн бид нар чинь Нарны аймаг гэдэг юмд амьдардаг юм байна гэдэг тухайд мэддэг болсон шүү дээ 1800 онд тий Нарны аймгийн гаригууд байдгийг мэддэг болсон. Гэсэн ингэж утсан байна. Дэлхийн ингээл нарыгаа тойрол эргэжийдэг, саран дэлхийгээ тойрол эргэжийдэг. Энэ систем чинь яг хэдий хүртэл яг ийм хэвээр байх юм гэж асуусан байгаа байхгүй. Нэгсэндөө бид нар тэ хугацааны ирээдүйд дэлхийн нарыгаа тойрсоор л байна. Сар дэлхийг тойрсоор л байна. Ямар нэгэн байдлаар сар дэлхий дээр ирээд унчихгүй гэдгийг эсвэл дэлхий ямар нэгэн байдлаар нар руу унчихгүй гэдгийг яаж мэдх юм бэ гэж асуусан байна. Мэдээж энэ тухайн үед бол ингэж асуух юм бол хариулт ивгүй шүү дээ тий бид нар мэдхэд хэцүү. Тий. За хариултыг яг өнөөдөр бид нар тодорхой хялбаршуулсан тохиолдлуудад л мэднэ. Ерөнхий тохиолдол бид нар өнөөдөр мэдэхгүй. Тэгэхээр тэр үеийн Шведийн хааны санааг зовж исэн асуултын хариултыг бид нар өнөөдөр яг бүрэн төгс утгаар нь ч гэсэн мэдэхгүй гэсэн. За ингээд нөгөө хаан чи энийг ерөөсөө юм шагналтай бодлого болгоод шинжлэх ухааны бодлого болгоод зарлчихгүй юу? Одоо нөгөө сонин дээр зарладаг шиг тий зарлсан байна. Тэр бодлого нь юу вэ гэхээр манай Нарны аймаг хизээ нэгэн цагт тогтургүй болох уу буюу Нарны аймаг хизээ нэгэн цагт тогтургүй болоод сүнчихгүй шүү гэдгийг батал гэдэг. За тэгээ ялсан үнд нь $100 өгнө гэдэг ч юм уу тий ийм шагнал амлсан. За энэ бодлогыг тухайн одоо хамгийн лаг математикч нарын нэг за өдгөө бол математикийн хамгийн одоо агуу хүмүүсийн нэг тийм Henri Poincaré гэдэг хүн Франц математикч Henri Poincaré гэж орсоор монголоор галиглаад байдаг баха тийм Henri Poincaré гэдэг хүн олж харсан байна. За Poincaré юу гэж бодсон бэ гэхээр энэ ямар амархан бодлого вэ гэж бодсон байхгүй. Энийг бодчих тийм энийг ядаадах юм юу вэ? Энийг бодчих. Энд ч ерөөсөө амархан юм байна. Дэлхий, сар, нар гэдэг юм гурван систем байна. Тэгээ энэ ерөөсөө мөнхөд нэгнийгээ тойроод эргэлдэж байна гэдгийг би баталчихад болно. За ингээд тэр баталгаагаа хийцэн дараа нь нөгөө бодлолтой шалах хэрэг гарна шүү дээ. Одоо нөгөө шинжлэх ухааны хүмүүс юу хийгээд судалгаа хийнгүүд яг ийм асуудлууд их гардаг байхгүй юу? Юу гэхээр би ингээ ямар нэгэн тооцоо хийж чинь те ямар нэгэн юм ингээд онлайн тооцоо хийж чинь ямар нэгэн таамаглал төвшүүлэх гэж чинь тэгсэн чинь миний хийж байгаа тооцоо хэр үнэн бэ гэдгийг би контролж чаддаг байхгүй юу? Айгу хэцүү тэрийг би контролж явах хэрэгтэй шүү дээ. Буруу юм хийчих юм бол баларна шүү дээ тий. Алуулна шүү дээ буруу юм хийчих юм бол. Тэрийг ингээд шалгаж үзсэн байна. Тэгсэн өөрийгөө алдаа гаргасныг олоод өөрхийн алдааг өөрөө олж харсан. Өөрөө алдаа гаргацснаа олоод тэр алдаагаа засгаж оролцсон чинь дахиад алдаа гаргацсан байснаа олсон. За ингээд энэ алдаануудаа бүгдийг засгаж явж байгаад Poincaré юу болсон бэ гэхээр ерөөсөө одоо 3 биеийн бодлого гэж өнөөдөр бид нэрлэдэг. За энэ сар дэлхийн нар бол 3 биеийн бодлого байхгүй. 3 биеийн таталцлын бодлого. Таталцлын хүчээр энэ 3 нэгнийг ингээл татаалах гоё ингээл нэгнийгээ тойрол эргэлдээл бүжиглээл өгтргууд явж байгаа тий. Тэгэхээр энэ 3 биеийн бодлого юм байна. Энийг би бодох гэж оролцсон чинь бодцсон гэж утсан чинь энэ худлаа байсан юм байна. Би алдаагаа засах гэж утсан чинь дахиад нэг алдаа гараад ирлээгээд ингэж одоо тэгээ нөгөө програмын алдааг засдаг штэ бид нар баг гэж нэрлэдэг. Тэр багуудаа ингээл зассаар хагаад эцэст нь ямар том баталгааг хийсэн бэ гэхээр энэ 3 биеийн бодлого чинь яг үнэндээ бодогдохгүй юм байна гэдгийг олж нээсэн байна. Ерөөсөө 3 биеийн бодлогыг бид нар
ямар ч одоо аналитик шийд гэдэг юм л та. Жишээ нь x квадрат тэнцүү 25 гэдэг тэгштэглийг хинч бодож чадна шүү дээ, тий? X тэнцүү нэмэх 5 хасах 5. Энэ нэг аналитик шийд гэдэг байхгүй. Шууд ингээл хоёлаа ингээ математикаар бодоо гаргачихж байгаа. За тоон утгаар ойролцоолсон шийд гэдэг зүйлүүд байж болно. Жишээ нь язгуур дээр 2, тий? Язгуур дээр 2-ыг хоёлаа шууд цэжрээ хэлж чадахгүй шүү дээ. Тэр хоёлаа ойролцоолж болно, тий? Тэрийг одоо жишээ нь 1.4 нэмэх нь хэд үдээ ингээд ойролцоогоор бодож болно. За P-то гэдэг тоог бол бас ингээл ойролцоогоор компьютер өнөөдөр бодоол гэдэг. За ингэж ойролцоогоор бодож болох юм байна гэдгийг харуулсан байна. Нэгсэндээ компьютерийн одоо яг тухайн үед компьютер байгаагүй л дээ, тий? Тоно машин бол байсан л та. Компьютер байгаагүй. Гэхдээ өнөөдрийн хэллэгээр бол компьютероор эсвэл ямар нэгэн програмаар эсвэл ямар нэгэн ойролцоолдог онлоор л энэ 3 биеийн бодлого гэдэг зүйлийг би ойролцоолж бодно гэхээс биш. Ерөөсөө x тэнцүү нэмэх хасах 5 гэдэг шиг түрүүний тэгштэл шиг юм шийд. Ерөөсөө олж чадахгүй. Хүн бол тий энийг хийж чадахгүй гэдэг баталсан байна. Яг хөө тухайн үед бол одоохондоо өөрөөр хэлбэл энэ 3 систем маань яг хэрхэн яаж одоо тойрохыг яг тодорхой гаргаж чадахгүй гэсэн үг үү те? Одоо аль замаар яг зөв. Яг тэрийг тов тодорхой нарийн тоочны гэдэг шүү дээ, гаргаж чадахгүй боломжгүй гэдэг юм баталсан байгаа байхгүй. За энэ бол ерөөсөө тухайн үед бүүн болсон байна. За энийг батлахдаа Понкер яасан гэхээр нөгөө түрүүн ярьсан шүү дээ. Өөрөх юм жижигхэн засаад алдаануудаа засаал гэсэн чи эцсийн юм дүгнэлтэнд хүрсэн буюу тухайн 3 биеийн систем маань нэг нь маш жоохон хүндчээ тий. Одоо жишээ нь яг 3 яг адилхан мастай хоорондоо айгүй ойрхон зайд нэгнийгээ тойроод эргэлдэж байгаа юм бие. Яг хамгийн захих нь хоёулаа жоохон хөндлөгч л та. За одоо нөгөө тойрог замаас нь жоохон хөдлөгчөнгүүд ирээдүйд энэ бие нөгөө хоёрыг орхиод явчихдаг ч юм уу тий. Бүр салаад явчихдаг. Эсвэл магадгүй нөгөө хоёрлогоо бүр унаад ороод ирдэг. Ийм зүйл болох боломжтой байхгүй. Тэгэхээр тухайн системийг би маш багахан өөрчлөхөд ирээдүйд юу болохыг би хэлж чадахгүй. Ирээдүйд энэ маш том нөлөөч болж болно. Эсвэл ямар ч нөлөө үзүүлэхгүй ч байж болно. Энийг хэлэх боломжгүй. За энийг бид нар хаос гэж нэрлэдэг. Тэгэхээр Понкер энийг олж нээсэн. Үүгээрээ Понкер өнөөдрийн бидний ярьдаг хаосын онол гэдгийн суурийг тавьсан юм байна. Хаосын онол гэдэг одоо цоошин математикийн суурь тийм. Яг хөө орчин үед хаосын онолыг бид нэр байгалийн ухаанд ялангуяа квант физик зэрэг физикийн системд ашиглах гад янз янзын онолууд байдаг л да. Гэхдээ яг ийм үр дүнд одоо тодорхой тийм юу ч одоо атомын массыг яг бүрэн бодож чадлаа гэдэг иймэрхүү үр дүнгууд одоохондоо байхгүй байгаа. Тэгээ иймэрхүү онолын одоо хаосын онол гэдгийн суурийг Henry Ponker тавьсан байна. За энэ тэгвэл оддын системтэй яаж холбогдох вэ? Оддын хаос гэж тэгвэл яагаад урнаа тэр өнөөдөр нэвтрүүлгийг нэрлсэн гэхээр оддын хаос гэдэг бол оддын систем бохгүй. Манай нарны аймаг бол харьцангуй зөөлхөн систем. Нэг юм том масс төвдөө байжгаад тэр 99.9% нь эзэлж байгаа шүү дээ. Нийт манай нарны аймгийн масс. Үлдсэн 0.1% те бид нар болон бусад энэ нарны аймгийн бүх объектууд нийлээд нарыг тойроод эргэж байгаа. За сар нар дэлхий гэдэг энэ 3 биеийн систем бол бараг л 2 биеийн систем. Сарны нөлөө тэнцээ бараг байхгүй те. Дэлхийн тойрог замыг сар бол бүр ингээд нарнаас холдтол ингээд савлуулаа хийчихдэг. Эсвэл нар руу бүр унтлан ойртуулаад хийчихдэг. Сар бол дэлхийд нөлөөлөл нь тэнцээ харьцангуй бага байдаг ийм систем байгаа байхгүй. Тэгэхээр энийг бараг 2 биеийн систем гэж бодож болно. Тэгэхээр нарны аймаг маань харьцангуй зөөлхөн систем байгаа. Гэхдээ нарны аймаг аимшигтай байсан үе байгаа тийм. Тэр бол дөнгөж нар үсэж исэн. Нөгөө protoplanetary disk гэдэг штэ тий. Гариг үсэж байгаа нөгөө юм хөлдрөлийн диск. Дөнгөж прото нарыгаа тойроод эргэлдэж идэг тийм ийм хөлдрөлийн диск. Энэ үед бол эн чин олон биеийн бодлого буюу 3 болон түүнээс дээш биеийн бодлого гэхгүй. Тэгэхээр энийг бүр бодож чадахгүй. Нөгөө тэгээ 3 биеийн бодлогоо яаж бодохоо мэдэхгүй байгаа нөхдүүдэд 4 бие 5 биеийн бодлого бол бүр дээд холын юм багхгүй тий. Маш том хүнд гүн гүнзгий асуудал болчихж байгаа. Тэр ийм байсан үе байгаа. За энэ үед ямар нэгэн тооцооллыг хийх маш хэцүү учраас бас нөгөө талаар бид нар онлын хувьд нарны аймаг анх яаж үүссэн гэдэг тооцооллыг хийх маш хүнд байдаг. Тийм учраас сар руу очдог, нарны аймгийн захын гаргуудыг судалдаг тий. Яагаад нөгөө манай Нептун маань ингэж илгээрээ хэвтэж өнгөрөөд байдгийг Венус ер нь яагаад нөгөө тийшээ эргээд идэв яагаад юм эсэргүүй эднэр тий. Энийг бид нар судлах шаардлагатай болж байгаа. За тэгэхээр оддын систем гэдэг бол өөрөө оддоос тогтсон систем гэсэн үг тийм үү. Нэрнээс нь харахад л юм тодорхой болчихж байгаа. Янз янзын оддоос тогтсон систем гэсэн. Тэгэхээр ийм системүүдийг бид нар маш их мэднэ. Яг үнэндээ бүр манай зөвхөн галактикийн хувьд зөвхөн Андромеда гинэ. Сүүн зам галактикийн хувьд харах юм бол манай нарны аймаг шиг нэг нарыг ингээд тойроод эргэж идэг гаригууд биш үү? Энэ систем маш бага байдаг. Харцангуй бага.
бараг 30% хүрхүүгүй юу тий нийт энэ галактик бүрдүүлж байгаа систем. Айгу ховор гэсэн үг хэвгүй. Бид нар чи айгу ховор тохиолдол хэвгүй. Бас тодорхой хэмжээнд. Гэтэл ямар систем олон байдаг вэ гэхээр хос одны систем, гурвалсан одны систем, дөрвөлсөн одны систем, тавлсан одны систем. За бүр ингэж нэмэх юм бол манай нөгөө Subaru-гаас эхлээд те Мичит 6-аас эхлээд ийм олон одоос тогтсон системүүд байдаг. За энийг дотор нь 3 ангилж болдог. За нэг нь глобал одны систем буюу маш олон одод тэнцээ байгаа. Тэгэхээр бүгд таталцлын төвжээнд орцсон нэг нэг юм. Тэгээ ингэж бодъё л да 10 ширхэг од докторгууд хоорондоо тодорхой зайн ингээд байрлалцсан. Тэгээ таталцлын одоо тэнцвэрт орцсон тий. Нэг нэгнээсээ холдохчгүй нэг нэг рүүгээ ойртохчгүй сайхан ингээд тэнцвэрт орцсон. Тийм систем байж байгаа. За энийг глобал систем гэж. За open систем буюу нээлттэй систем гэж байгаа. Эдгээр нь ингээд тэлж идэг гэсэн. Нөгөө юм баахан оддын систем нэг тогтмол массын төвөөсөө холдоод улам томроо тэлж идэг ийм систем. Closed систем гэж байдаг. Илүү ингээд нэг рүүгээ ойртож идэг ийм системүүд байдаг. Ийм оддын системүүдийг бид мэддэг. За одоо ингээд 100 эхэлж байгаа тий. Одоо юу 5 сар эхэллээ. Тэгэхээр яг одоо манай марл 3 маань харагдахаа болж байгаа. Мичит 6 харагдана. Мичит 6 бол ийм оддын систем буюу оддын бөөгнөрл. За оддын системийг өөрөөр оддын бөөгнөрл гэж хэлдэг. Ингээд 100 эхлэнгүүд хамгийн алдартай оддын бөөгнөрл бол яг зуны тэнгэрийн оройн одыг бид нар Vega гэж нэрлэдэг. Яг ингээд дээшээ харах юм бол нэг юм цэнхэрдүү өнгөтэй од зуны тэнгэрийн яг оройн од гэдэг байхгүй. Тэрний баруун доод бууланд нь Lyra одны орд гэх юм Тарпиз хэлбэртэй. Одоо Тарпиз гэнэ параллелограмм хэлбэртэй юм одны орд. Тэндээс цаашаа Сирус одны орд руу явах юм бол юм түмпэн шиг хэлбэртэй одны орд байна. Би л түмпэн гэж нэрлэлцдэг л дээ. Доороо хоёр, дээрээ хол зайтай дахиад хоёр байдаг. Тэр одны ойролцоо одны однуудын зүүн дээд булангийн ойролцоо M13 буюу одоо Персусийн одны бөөгнөрл гэдэг. Энийг бас дурангаар харах боломжтой. Тэр ийм оддын бөөгнөрл бол ерөөсөн манай галактикад хамгийн их байдаг. 60 хүртэлх хувийг эзэлж идэг тийм оддын систем. Оддын бөөгнөрлөө бүр ертөнцид даяар авч үзэх юм бол хамгийн түгээмэл байдаг систем баг. Оддын систем бол хамгийн түгээмэл байдаг зүйл. Гэтэл энэ оддын систем чинь хоёулаа түрүүн ярьлаа шүү дээ. Мичит 6 бол наадзах нь 6 он харагддаг тийм. Гэтэл Персети оддын бөөгнөрл бол дор хаяж 1000 од баг шүү дээ. Тэгэхээр энэ системийг бодно гэдэг бол өнөөдөр маш хүнд асуудал واخгүй ерөөсөө. Дэлхийд дээрх хамгийн хүчрхэг компьютерийг ашиглаж хамгийн нарийн ойролцооллуудыг ашиглаж одоо ойролцоолол гэдэг нь өөрөө онол уу. Онолоор бид нар ойролцоолох буюу хамгийн нарийн онолуудыг ашиглаж энэ оддын системүүд яаж үүссэн, эволюц нь яаж явагддсан бэ гэдгийг боддог. Гэхдээ гаднаас маш жоохон нөлөө орох юм бол тэр чинь амар том хаос үүсэх боломжтой ийм сонирхолтой системүүд байдаг гэсэн. За энэ системүүдийг бодох бол одоо орны хувьд ч айгүй чухал асуудал. Яагаад тэгэхээр энэ системүүдийн эволюцийг бид нар бүрэн бодож чадсанаар одоо манай нарны аймаг яаж үүссэн бэ гэдэгт хариулт авах боломжтой. Мөн онцгой оддын системүүд байдаг. Айгүй сонирхолтой оддын системүүд байгаа. Тэр нь юу вэ гэхээр дээр үед бол бид нар ийм оддын системийг уран зөгнөлт ном ч юм уу тий кинон дээрээс хардаг байсан. Хамгийн классик жишээ бол нөгөө оддын дангийн кино байдаг шүү дээ. Хин Эба 2 оддын дантай дугаараараа кино шинжилгээний нэг ярьсан. Тэрэн дээр Татуин гариг гардаг. Тэр гариг бол хоёр нартай гариг байдаг байхгүй. Чи санаж байна уу урна тэр ингээд Татуингийн нэм цөл гариг байдаг шүү дээ тий. Тэгсэн чинь өглөө болсон чинь хоёр нар тэнгэрт нь мандаж өрдөг. Тийм гаригийн би Tribody проблемыг санаад байна. 3 тийм Tribody яг зөв Tribody проблем маань яг орно бас. Эхний энэ их жишээ бол энэ Татуин гэдэг гаригтай төстэй оддын системийг бид олоод нийцсэн. Энэ бол бүр хажуухан дугаар оддын систем. Ерөөс манай нарны аймагт айгүй ойрхон. За бүр Tribody проблем дээр гардаг шиг 3 одыг тойрж иргэдэг оддын системийг ч бид нар олоод нийцсэн байна. Тэгэхээр энэ оддын систем чи сонирн байгаа ёстой тий. 3 од 2 одыг тойрж иргэдэг гаригч байх шиг энэ ертөнц бол өөрөө айгүй хязгааргүй баялаг байхгүй юу? Ийм системүүд хүртэл тийч ямар нэгэн байдлаар бий болцсон тий. Эхлээд маш хаос, маш каюутыг ертөнц байгаа штэ тий. Энд чинь замбраагүй бүх юм. Гэтэл энэ чинээс ийм сонирхолтой гайхалтай биетүүд өнөөдөр ингээд үүсцэн. Бид нар тэрийг ажиглаж ийн хэрэг сонирхолтой. Тэгэхээр энийг эдрийг бид нар судлана гэдэг маань өөр ямар онцгой объектууд нэгтгэе хүлээгээд байж байгаа ертөнцид гэдгийг бид нар мэдэх боломжтой. Хоёрт бид нар өөрсдөө энэ нарны аймагта яаж бий болсон бэ гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад цаашаа үргэлжлүүлье тий. За тэгье. За эхний хамтран ажиллагчаар манай тод торгийн хамт олон маань манай одоо орны нэвтрүүлгийг бүр анханаас нь дэмцсэн ийм
улсууд байдаг. Тэгээд тод торгийн хувцас, дээл хувцас бол одоо нөгөө Монгол хүнлэм чинь Монгол дээл хувцаараа гоёх сайхан. Тэгээ үүн дээрээ одоо маш гоё нарийн хийцтэй цэмгэр юм дээл өвсөө явж ах бас их өөр харагддаг. Тэгэхээр жинхэнэ 100% энэ хөр хорхой торгоор бүх дээл торгоо үйлдвэрлэдэг. Тэгээд одоо манайханд ер нь бол хизээ танил болсон юм хувцас байгаа. Тэгээ бид маш гоё сууж өгдөг хөггөн зөөлөн материалтай тав тухтай мэдрэмж төрүүлдэг гэдэг их чухал. Дээл бол одоо юу гэдгийг дараагаад ингээд өмсгөд бид тавхгүй байгаа гэвэл бас их хэцүү шттэ. Тэр бол бас маш чухал шинж чанар. Тэгээд энэ товч шилб, эмжээр хачлаг гэх мэт нь бол маш гоё юм цэвэрхэн хийгддэг гэдгээр одоо хүмүүсийн сонголт болсон ийм газар байдаг. Та бүхэн маань тэгээд бас Монгол дээл хувцаараа гоёхыг хүсвэл эмээж автаа бас дээл хийлгүүлэхийг хүсэх юм бол тод торгийн одоо энэ шууд бэлэн дээл худалдаа л гэж байгаа газар нь очиод өмсч барьж үзээд одоо авч болно. За эсвэл торгийг худалдаж аваад одоо дуртай хөдөлчөндөө бас оюулж болно. Тэгэхээр хаягийн танилцуулъя. Баруун дөрвөн замын Гранд Плазагийн зүүн талд тод торгоо офисын 7 давхарт байрлах бүс барааны дэлгүүртэй бүх дээд зэрэглэлийн тансаг торгонуудаа хамгийн хямд үнээр худалдаалдаг. За мөн бэлэн дээлийг бол Улаанбаатар ихтлгүүрийн 4 давхраас та бүхэн маань очиод үзэх боломжтой. Тэгээ Facebook хаяг нь бол тод торг гэж латинаар байгаа. 99 13 1937 гэдэг дугаараар та бүхэн манаас холбогдож болно. Манай од мөндрийнхэн одоо энэ Адрайнер дээр өмсөж байгаа зандаа одоо маратогш гээд бүх ганган дээлүүд нь ер нь тод торгийн бас дээл хувцас байдаг. Үнэхээр бас өөр харагддаг юм байлээ. Чанар, материал, хийц гэдэг бол ялчгүй ялгардаг юм байлээ дээ. Тэгээд одоо нөгөө яг хоо жоохон яаруу явж байвал эхлээ Улаанбаатар ихтлгүүр дээр очиж бэлэн загваруудыг үзчихэд тэгээд тэнчэнэс нь магадгүй ингээд нөгөө яг өөр тухайн хүнд маань төгс таалагдсан юм байхгүй бол давхар баруун дөрвөн зам руу очиод хийлгүүлээд авах боломжтой тий шууд. Тий, ер нь бол ингээд яг ийм сайзны биетэй хүмүүс гэж байдаг байхгүй юу? Одоо ээлгөөл ээл нь яг таарч яадаг тий. Зарим хүмүүс бол жоохон өвөрмөц бие хаатай бас байдаг шүү тий. Заавал бас захиалгаар хийж хайтайхан харагддаг. Тэр хүмүүс маань бол тэгэл оюулаад өмсгөн л дээ. За тэгээ тод торгийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ бэлгүнэ би нэг юм тодруулъя. Би нөгөө оддын бөөгнөрлийг би энийгээ ингэж тойрч иргэдэг ийм хамааралтай зүйл гэж мдээгүй байсан юм байна. Тэр тийм юм уу тий? Тийм, одоо яг ингээд хоёулаа яриагийн яг 2 дугаар хэсэгтэй холбогдохгүй асуулт. Нөгөө тэгэхээр ерөөсөө оддын бөөгнөрлөлт гэдэг маань өөрөө оддын хаус буюу ингээд амар замраагүй систем биш үү те. Ёстой амар замраагүй. Тэгэхээр тийм мөргөлчгөө ч байгаа юм шиг. Тийм, зарим нь хоорондоо мөргөлдөж чинь. Зарим нь ингээд те яг нэгнийгээ тойрч иргэдэг хос одны систем байна. Гэтэл тэр хос одны систем чи хитрхи ойрхон бол нэгнэрүүгээ унаад тэгээд дахиад шинэ од үүсгдэг ч юм уу. За энд бол ингээд улаан нова буюу red nova гэдэг бүрийн тесрэлт хийгээд энэ яг нөгөө supernova, hypernova энэ төр шиг асар хүчтэй тесрэлт биш л те. Тийм тесрэлт хийж яадаг. За зарим нь болохоор 3 одны систем ч юм уу те. Нөгөө оддын бөөгнөрл дотор маань бэж иж болно шүү дээ эдгээр маань. Гэтэл нөгөө 3 одны систем нь бүр маш замбраагүй нэг одыгоо аваачаад өөрсдөөсөө шидэ жийчдэг те шавдралдаг ч юм уу. Тэгдэг тийм систем үуч байж болно. Тэгэхээр энэ бол ертөнц бол яг үнэндээ ингээд бид нар шөнийн тэнгэрийг харахад нэх гоё намуухан байдаг шүү дээ тий. Гэтэл яг тэрийг томруулаад харах юм бол тэнцээ чинь бужигнж байгаа байхгүй юу ер нь бол. Урт хугацааных нь урт үед нь авч үзэх юм бол эн чинь асар хаус, chaotic, асар юм одоо динамик, маш юм хөдөлгөөнтэй ийм систем болж явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд ч гэсэн дотор нь байдаг гэсэн. Тэгэхээр энэ системүүдийг бид нар судлах хэрэгтэй заавал. Тэгжиж наацх нь нөгөө 3 биеийн бодлогоо яаж бодох вэ гэдгийг мэддэг болно. Мөн 3-аас дээш бодлогоодыг бодохдоо бид нар ойролцооллоо яаж ашиглах вэ гэдгийг мэддэг бол. Яг 3 биеийн бодлогыг бол ерөөсө бодогдохгүй бодлогоо гэдгийг Хенри Понкер бол баталсан. Тийм учраас бид нар бол энэ чирээс компьютерл ашиглаж боддог. Тэгэхээр энэ оддын бөөгнөрлүүд, энэ оддын хаус системүүд чинь өөрөө манай ертөнцийн дийлэн хэсгийг эзэлж штэ тий. Бид нар бол маш цөөхөн хэсэг. Цөөх гэдэг штэ. Тийм бид нар бол цөөнх байхгүй тий. Оддын цөөнх гэх юм аашаа тий. Тэгэнгүүт юу гарч ирэх вэ гэхээр логикийг бодох юм бол ийм байхаас аргагүй. Яагаад тэгэхээр од гэдэг чинь өөрөө ус төрөгчийн үйл коллапсд ороод буюу таталцлын нуралтанд ороод хоорондоо ингээ бөөгнөрөөд нийлээд эхлээд үрэлтээсээ болоод дулаан үсэж байгаа шүү дээ. Тэгээ протостар гэдэг зүйлийг бий болгож байгаа. За тэр дулаан нь 100000 кельвин буюу 100000 Цельс рүү хөрөнгүүд тийч цөмийн хүчтэй харилцан үйлчлэл болох боломжтой бол. Цөмийн хүчтэй харилцан үйлчлэл болох боломжтой биш шүү. Буруу үйлчлэл манайхан.
цөмийн нэгдэх урвал болох боломжтой болно. За энд бас нэг сонирхолтой юм нь юу байгаа вэ гэхээр цөмийн нэгдэх урвал бий болохын тулд цөмийн сул харилцан үйлчлэл хэрэг болдог. Нэг гэсэндээ нэг цацраг идэвхий бий болгохдаг харилцан үйлчлэл хэрэг болдог. Ингээд цөмийн нэгдэх урвал бий болоод анхны одоо цөмийн ignition тэ nuclear ignition бий болсноор оддын хамгийн анхны цөмийн урвал тэмцээ эхлээд одод яг ингэж од төрхөө болж авдаг байхгүй. Гэтэл анх ертөнц үүслээ 14 тэрбум жилийн өмнө тий 13.8. Тэгж үүсгэхэд ертөнцийн эхний ерөөсө хэдхэн секундын дотор ертөнцид анх үүссэн элементүүд бол өөрөө ерөөсөө ус төрөгчс хүнд элементүүд тухайн үед бол яг үүссэн. Гэхдээ тэд нар нь бол гели хүртэл үүссэн байна. Гели бол ерөөсөө 2 ширхэг ус төрөгчийн цөмийг нийлүүлчихэж байгаа шүү дээ. Тэгэл ус төрөгч. За яагаад ингэж байгаа юм ихрэ хариулт нь их амарх. Ерөөсөө ертөнц анх Big Bang-аас үүслээ матери үүсэж штэ тэнцээ тий. За анхны материуд бол за протоныг бүтээдэг кваркууд байгаа. Тэгээ электронууд байгаа. За эдгээр игэл бөөмсийг өнөөдөр бид стандарт онлын игэл бөөмс гэж нэрлэдэг. За ертөнц хөрөнгөт кваркууд маань хүчтэй харилцан үйлчлэлээр хоорондоо татагдаад одоо нийлээд гэсэн таталцал шиг гэж ойлгож болно. Гэхдээ энэ маань цөмийн харилцан үйлчлэл таталцлаас нэг өөр шин чанартай. Тэр нь юу гэхээр таталцал бол хязгааргүй хол байсан ч хоорондоо таталцчил байдаг. Цөмийн харилцан үйлчлэл бол тодорхой зайнаас хол болчих юм бол байхгүй болчихдог, унтарчдаг гэсэн. Хүчтэй харилцан үйлчлэлээр кваркууд хоорондоо таталцаад 3 кварк нийлж протон бий болгоно, 2 кварк нийлж мезон гэдэг системүүдийг бий болгоод гэтэл протон ингээ бий болчихлоо шүү дээ. 3 кварк нийлээд. За нөгөө талд яг бас 3 кварк нийлээд нейтроныг бий болгож байгаа л доо. Энэ протон чинь эерэг цэнхтэй бөөмөхгүй, нэмэх цэнхтэй. Нөгөө талд нь электрон тэнцээ зугаалаа явж байгаа шүү дээ. Сөрөг цэнхтэй. Тэгэхээр эсрэг цэнхүүд яадаг вүлээ? Таталцсан шүү дээ. Тэгэхээр ертөнцөөр дүүрэн протон электронууд дэмий тэнэ явж ангууд зугаалаад явж ангууд эерэг цэнхтэй протон бүр сөрөг цэнхтэй электрон очоод найзалж шүү дээ. Тэгээ ингээд анхны атомыг бий болгож байгаа байхгүй. Энэ атом чи юуны атом блэ? Устөрөгчийн атом шүү дээ. Тэгэхээр устөрөгчийн атом хамгийн түрүүнд үүсэх нь хамгийн боломжтой байхгүй. Тэрийг үүсгдэг одоо нэг хамгийн хөнгөн, хамгийн энгийн бүтц байхгүй тийм учраас хамгийн түрүүнд тийч бий болчихж байгаа. Ингээ устөрөгчийн үүл ертөнцид аяар тархацсан байх нь шүү дээ. Тэгээ ингээ зарим газар арай их, зарим газар арай бага, зарим газар бүр байхгүй ч юм уу иймэрхүү байж идэг. Тэгээ маш их устөрөгчийн үүл байгаа газрууд нь одоо чинь бүр том одод үүсдэг шүү дээ. Одоо манай нарнаас бараг тэрлион дахин том одод бид нар ажилладаг шүү дээ тий. Тэр одод маань бол ингээ тогтургуу хитрхи том учраас. За хоёлаа нөгөө марлын манцрын тухай дугаар дээр ярьсан тий. Хит том одод маш том учраас цөмийн түлшээ айгүй хурдан шатааж дуусаад тэгээ юм тогтургуу байдаг. Тэгээ ингээд орхноо одоо супернова хийгээд мөхдөг. Тэгээ ингээ хар нухалцдаг тий. Тэгдэг гэж ярьсан. Тэгэхээр ингээл ерөөсөө ертөнцид хамгийн анх устөрөгч гэдэг элемент байсан юм чинь. За мэдээж тодорхой хэмжээний гели байсан л да. Тэгээ энэ устөрөгчүүд маань мэдээж энэ анхны оддыг үүсгэх нь тодорхой байхгүй. Тэгэхээр анх бол ертөнц ерөөсөө зөвхөн оддоос дүүрсэн юм систем байна. Оддын популяцаар дүүрсэн тий. Эн чинь ерөөсөө нөгөө оддын хаос гэсэн үг шүү дээ. Баахан юм одод тэнцээ төрөөл мөхөөл мөргөлдөх нь мөргөлдөөл тий. Хар нүх болох нь хар нүх болоод зарим хэд чин одны тесрэлт хийгээл ерөөсөө манай ертөнц асар том. За энэ үйл явдал энэ процесс маань өөрөө цаг хугацааны хувьд хэдэн сая жилээр үргэлжилдэг учраас хүний амьдралтай харьцуулахад хүний амьдрал хажууд нь нүд ирэмхээс ч богинохон зүйл болчихж байгаа байхгүй тий. Гэтэл магадгүй хоёулаа тий манай сонсогч нар бид нар ертөнцийг гаднаас нь ажиглаж ийн гэж төсөөлөе л дөө. Тэгээд бидний хувьд ингээд цаг хугацааны скейл нь өөртөө ертөнцийн хэмжээнд гэж үү. Магадгүй 1 тэрбум жил бидний хувьд 1 өдөр гэж төсөөлөе л дөө. Тэгэх юм бол манай нар маань 10 хоногийн настай болно шүү дээ тий. Тэгмүүд яг нь хэдхэн сая жилийн настай одод ч ерөөсө хэдхэн минут хэдхэн цагийн дотор төрөө сөнөөл ийм болчихж байгаа. Тэгвэл бүр 1 тэрбумыг хоёулаа 1 өдөр гэж бодъё л доо тий. 1 өдөр шиг санагддаг гэж бодъё. Тэгвэл энэ ерөөсөө ертөнц гэдэг чинь тэр анх баахан ододоор ингээл үүсэл төрөөл сөнөөл одоо ч гэсэн ингээл ийм процессыг явуулж байгаа ерөөсөө буцалж байгаа шүл шиг юм болчихж байгаа байхгүй тий. Тинчээ буцалж байгаа шүл чинь ингээл тинчээ шүлний хөөс үсрээл уур үсрээл ингээл юу болоод байгаа юм тий. Тэнд амар их юм замбраагүй юм болчихж байгаа шүү дээ тий. Ийм систем байх манай ертөнц. Ийм сонирхолтой, ийм гайхалтай. Гэтэл энэ систем чинь мэдээж ертөнц томорхон хэрээр хөрн нөгөө процессууд маань ингээд тодорхой хэмжээнд багасна. Ягаад ч манай ертөнцөөс их онцгой. Яасан гэхээр ийм бүр хитрхи хаос системүүд удадгүй. Хитрхи тогтургүй гэсэн үг шүү дээ. Ийм системүүд удадгүй. Нөгөө тогтургуу
зүйлээсээ доктортой зүйл рүүгээ задраад алга болчдөг. Жишээ нь анх ертөнцид бол маш хүнд бөөмс байжгаад ертөнцид тэлээд хөрөнгөт хүнд бөөмс, хөнгөн бөөмсүүд рүү задардаг. Одоо электрон, протон, кварк гэдэг. Энэ бөөмсүүд бол задрахгүй бараг мөнх настай тий. Одоо жишээ нь протон бол манай ертөнцөөс дор хаяж 10 дахин удаан настай байх ёстой гэж байна. Ийм бөөмсүүд рүү задраад энэ бөөмсүүд чинь нөгөө амар хаус биш шүү дээ. Энэ чинь ингээд задарч мадрахгүй шүү дээ. Манай ертөнц томроод нөгөө анхны аимшигтай одуудын хэмжээнүүд ингээд багасаал манай нар шиг нэг юм тогтуун гоё оддууд бий болоод ийм системүүд бий болчихдог. Тэгээ бас нэг юм манай ертөнцийн тийм онцгой чанар байдаг байхгүй тийм чинь. Ийм системүүдийг аяндаа бий болгодог байв. Тэгэхээр анх бол ийм хауслаг байжгаад яг нь ер нь бол хаусын бас нэг дүрмэлтэй тийм. Ийм замбрааг байжгаад одоо ийм замбраатай юм айтахын систем рүү орчиж байна гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө манай ертөнцийн одоо дүр зураг. Оддын хэмжээнд хоёулаа ертөнцийг ажиглах юм бол ертөнц гэдэг бол ерөөсөө оддын системүүдээс тогтсон ийм хауслаг зүйл болж хувирч байна. Гэтэл хүн гэдэг амьтан маань хичнээн ухаантай ч гэсэн энэ системийг дөнгөж яах нь 3 од байхад л бодож чадахгүй болчихж байгаа тийм. Гэхдээ онцгой тохиолдлууд гэж байдаг. Энэ чи. За 3 одод дээр шүү. 3 дээр нь л яри. Бүр мэдээж зарим 4 5 дээр ботсон жишээнүүд байдаг л та. Гэхдээ тийшээ бүр гүнзгэрүүлээд яах вэ? 3 дээр нь л яри. Ярихынхаа өмнө хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ үргэлжлүүлээ тийм. За тэгээ. За нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр Түлээж үгийн хамт олон маань манай маш олон нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг. За тэгэхээр одоо Central Tower ч юм уу хэдүүлээ ингээд Түлээж өрлөө орохоор маш гоё одоо нарийн боо, кекний үнэр ханхалсан, кофе ханхалсан орчинд ингээд орноо. За тэгээд очиод одоо ингээд лангуурын те ингээд харахаар маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо махтай болоод одоо кекнүүд маш олон сонголтоо таны хүлээж байгаа. Түлээж үгийн хамт олон бол маш бүтээлч олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг ингээд шинээр гаргаж, шин жоор гаргаж одоо олон улсаараа ингээд гаргаж байгаа жоруудыг бас Монголд цаг алдахгүй бас давхар ингээд явдаг. Тэгэхээр тэр лангуунд байгаа нэгэн бүтээгдэхүүнийг та бүхэн танилцуулъя. Энэ бол бэгэл сэндвич юм аа. Тэгээд цагаан будааны гурилаар хийсэн 2 төрлийн бэгэл сэндвичийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгэхээр нөгөө глютенд бас эмзэг мэдрэмтгий хүмүүс тентэрт бол бас үнийг бас санал болгоё. Зарим хүмүүс маань глютений одоо харшилтай, гурилны харшилтай гэж өөрийгөө төсөөлөөгүй ч явдаг. Гэтэл одоо ходоод гэцний өвгөө оргиод байдаг ч юм уу те. Тийм зүйлүүд бас их байдаг юм байлээ шүү. Тэгээд анзаараарай. Тэгээд одоо энэ дахианы мах бол жимстэй маш гой зөгцдгийг манай аннаастай дахианы мах иддэг. Монголчууд маань сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ амтад цангиж жимстэй дахианы чээж махан хавчуурахтай бэгэл сэндвич. За тэгээ бэгэл нь мэдээж цагаан будааны гурилын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон оливоор амталсан. За миний хувьд бол энэ крем чиз гэдэг амтлагчт нь бол бүр ухаангүй дуртай маш гоё одоо диваачин гэж байдаг бол одоо түүний амт гэж хэлмээр байдаг юм аа. Тэгээд энэ сисэм бэгэл сэндвич гэдэг байгаа өндөг гахаан махан авчрахтай бэгэл сэндвич. За бэгэл нь будааны гурилын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон гүнжтийн үрээр амталсан ийм гоё бүтээгдэхүүн байдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүнд маань мэдээж бүх салбаруудаар зэрэг худалдаалагдж байгаа. Та бүхэн маань гоё өдрийн цайндаа нэг час хийсэн гоё амттай мэдчий гэвэл бас Түлээж рүү ороод гараад энэ бэгэл сэндвичийг нь авъя гэд бас амтлаад үзээрэй. Тэгээд холбогдох цэн 75 75 10 гэж байна. За бэлгүүнд маань хэлэх үг байна. Түлээж үгийн бүтээгдэхүүн. Би нөгөө нэг сая Монголд байхдаа зорж орсон ш. Тэгээд яг бас нөгөө өдрийн цай амжихгүй, ялангуяа өглөөний цай амжихгүй үед бол Түлээж рүү ороод яг аваад идэхэд бол гоё л идэв. Би ч угаасаа нөгөө өглөөний цайндаа иднэгээ зорж орсон болохоор бүр гоё юусэн. Тэгээд одоо ирсэн чинь хальт өглөө санаалаа. Болдог гэсэн бол нөгөө хидийг аваад явчмаар. За баярлалаа. Хамт олондоо баярлалаа. Окей, тэгэхээр одоо ингээд төгсгөл хэсэгтээ юу ярих вэ гэхээр түрүүний эсвүүдийг хальт базаад харах юм бол манай ертөнц ингээд оддын хаустай, оддын ийм амар замбраагүй ийм зүйлээс манай ертөнц ийм гоё одоо тий ийм намуухан дүр төрхүүд бас бий болсон байна. За мөн энэ системийг бид нар бодож чадахгүй гэж хэлсэн. Нэг гэсэндээ 3 болон түүнээс дээш биеийн бодлого гэж байна. Одоо таталцсан энэ тохиолдолд бол таталцлын онлайн бодлого болох юм л тий. Энэ бодлогыг бодож чадна. Гэтэ бодсон хэдхэн тохиолдлууд байдаг. Тэр нь жишээ нь одоо Лагранжийн цэг гэж байдаг. Манай сар, нар, дэлхийг холбосын таталцлын одоо харилцан үйлчлэл байгаа шүү дээ. Энэ 3 биеийн систем.
Лагранжийн цэг гэж байна. За нэг Лагранжийн цэг дээр манай Джеймс Веб байгаа тий. Энэ цэгүүд юу вэ гэхээр ерөөсөө л энэ гурван биеийн таталцлын хүчүүд нь хоорондоо тал талаасаа тэнцээд баланст орсон тийм цэгүүд гэсэн. За ийм цэгүүд дэлхийн сар нар гэдэг систем юм байна гэдэг Лагранж гэдэг хүн хамгийн анх бодож гаргасан учраас өнөөдөр Лагранжийн цэгүүд гэж нэрлэдэг. За өөр нэг сонирхолтой шийд нь юу гэдэг вэ гэхээр ийм гурван биеийн систем нэгээ ингэж хөөж эргэлддэг ийм системийн шийдийг олсон юм байна л да. За энэ ямар үед үйлчилдэг вэ гэхээр гуруула яг адилхан мастай байна. Ерөөсөө л одоо нартаа яг адилхан гурван ширхэг нар яг гуруула нэгээ тойроод эргэлдээд байх юм бол тодорхой жоохон нөхцлөд хангагдчих юм бол энэ гурвын нэгээ тойрж эргэж байгаа энэ орбит нь 8-ын тошиг хэлбэртэй болчихдог. Ийм одоо шийдийг олж нээсэн байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар өнөөдөр мэдж байгаа энэ хоёр байна. За гэтэл энэ шийдүүдийг бүр за Лагранж бол харьцангуй сүүлийн үед тухайн үед нь шахуу нээсэн. Саяны 8-ын тоошиг энэ шийдийн тэргүүл харьцангуй наана. Бүр энэ 1990 он гарсны дараа компьютер ашиглаад тэгжиж олж нээсэн шийдүүд байна. Тэгэхээр яах вэ? Энэ бодлого бүр 200 жилийн өмнө анх тавигдсан мөртлөө бид нар энэ бодлогын хэдхэн шийдүүдийг олох гэж бүхэл бүтэн 200 жил зарцуулсан байна шүү дээ, тий. За яг энэ бодлого өөрөө юм бодогдоход маш хэцүү. Одоо мэргэжлийн хэлээр бол анхны нөхцөлд аягүй мэдрэг гэж байгаа юм л та. Анхны нөхцөл нь жоохон өөрчлөгддөг. Эсвэл энэ бие ингээл байж байгаа гаднаас жоохон нөлөө ороход маш том ингээд одоо өөрчлөлтүүд гарчдаг учраас бодоход хэцүү. Тийм учраас нөгөө гурван биеийн бодлого гэдэг зохиол байгаа тий. Бас өнгөрсөн жил Netflix-ийн цувралан гарсан энэ дээр гардаг нөгөө харийнх нь гурван биеийн систем байгаа шүү дээ. Нөгөө гариг нь хоёр удыг тойрж иргэдэг. Тэгмүүд энэ чинь маш chaotic, маш юм өрөвдмөр хэцүү систем багхгүй. Ийм газар амьдарч байгаа. Тэгээ өөрсдөө мэдхгүй тэд нар чинь ийм газар амьдраад байгаа гэдгийг ойлгохгүй тий эхлээд. Тэгээ явандаа ойлгоод энийг бодох гэж оролдож байгаа юм. Тэгэхээр яг ийм систем уул нь манай нарны аймагт ойр байна л да. Альфа одоо одны систем. Альфа Centauri гэдэг шүү дээ. Тэр одны систем. Тэр яаж юм гэхээр Альфа Centauri бол өөрөө 3 одтой систем. Гэтэ их онцгой системүүд юм. Яасан гэхээр бас ингээд нөгөө хит chaotic байдал нь байхгүй болцсон. Төв 2 од байгаа шүү дээ. Тэр нь хоорондоо айгүй ойрхон гэсэн. Маш ойрхон. Тэгээ нэгээ тойрж эргэлддэг. 3 дахь од нь энэ хоёроо жоохон захаар тойрж эргэдэг гэсэн. За тэгсэн тэр 3 дахь одын тойроод гариг эргэдэг байгаа байхгүй. Яг тэр 3 дахь одныхоо habitable zone буюу одоо амьдрал бий болох боломжтой, ус шингэн төлөвт орших боломжтой энэ орчинд нь байж идэг гэсэн. Тэгэхээр магадгүй нөгөө санти гэдэг чтэй 3 биеийн бодлого дээр тий сантинууд дээр манай ертөнцид амьдардаг бол магадгүй энэ гариг дээрийг хажуухан бийж магадгүй л 424 хүн гэрлийн жилийн зайд хамгийн ойрхон нар шүү дээ. Хамгийн ойрхон ийм ойрхон зайд бас амьдрал байж магадгүй хэрэг сонирхолтой байхгүй. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол ертөнцид анх ингээд айгүй хауслаг үүссэн байж тээ тий хаусын хилээр ярих юм бол янз янзын одод ингээд үүсэл өнөөдөр ингээд харьцангуй энэ нөгөө хауслаг юм докторгүй системүүд бол ертөнцид яаж иж байгаад арчигдчихдаг. Бид нар бол wash out болно гэж хэлдэг. Яаж иж байгаа ингээд байхгүй болчихдог. Одоо нөгөө хүнд бөөмс хөнгөн бөөмс рүү задарна. За амар докторгүй систем бол мэдээж удахгүй шүү дээ тий. Одоо 3 биеийн маш хоорондоо ойрхон системүүд байлаа гэхэд гинт ч гэж дээ нэгээ тойрж эргэлцээр хагаад нэгэн дээр унаад хар нөхнүүд болоод нэг том хар нөх болоод тэгээ ингээд юм доктортой харьцангуй доктортой систем болдог ч юм. Эсвэл нөгөө нэг гаднах хамгийн 3 дахь бие нөгөө хоёроо тойрж ирэхдээ маш ойрхон тойрж иргээд байвал дүүгэрдүүлсээр хагаад нөгөө хоёроо хаяад явчихна тий. Тэгээд ингээд юм хэсүүчлэгч од эсвэл хэсүүчлэгч гариг ч юм уу болоод нөгөө хоёр нь харин хоорондоо мөргөлдөөд нэгддэг. Эсвэл яг юм доктортой яг гоё биенийхээ массын төвийг тойроод эргэжид ийм систем болдог ч юм уу тий. Хангалттай урт хугацаа өрнөчих юм бол анхны нөгөө докторгүй замраагүй байсан байхгүй болоод өнөөгийн ажиглаж байгаа бидний энэ гоё системийг бий болгочих. Тэгээ ингээд харахаар надад юутай их адилхан санагдсан бэхэр манай институттай адилхан болчихж байгаа юм. Яасан гэхээр ингээд бид нар од мөндөр гэдэг институт маш олон одоо нэвтрүүлгүүд гаргаж байгаа шүү дээ. Маш олон хөтлөгчнөр байгаа шүү дээ чинь. Тэгээ ингээд одоо нэг алтан гişүүд маань яг мэдэндээ ингээд институт дотор олон хүмүүс орж ирэл ингээд бужигнаал бид нар маш олон юм хийж байгаа шүү дээ. Ер нь ингээд тодорхой хэмжээнд агүй их бужигдаг, агүй их юм хауслаг байгаа шүү дээ институт. Тэгсэн мөртлөө бид нар ямар ч байсан ингээд өдөрт 3 дугаар гаргаад тэгээ өнөөдөр ялангуяа 1 жилийн яваа тэмдэглэх гээд байж байгаа. Тэгэхээр манай институттай агүй адилхан бас санагдах юм. Магадгүй манай ертөнц өөрөө ийм онцгой шин чанартай байж магадгүй. Тэгээ та бүхэндээ 1 жилийн өмнө төргий.
За баярлалаа Бэлгүнэ. За нэг асуулт асууя. За бодоход айгу төвөгтэй ойролцоогоор гардаг гэж байна. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар ийм 3 нартай бие бинийгаа тойрч иргэдэг энэ систем донд амьдарч исэн болвол хизээ нар гарч яхахыг мэдэхгүй гэсэн үг үү? Эсвэл ямар ч хэсэн тэрийгэ мэдээд байна гэсэн үг үү? Одоо цагийн зөрүүтэйгэр ч юм уу? Яг хоо нөгөө гариг маань тэнхлэхээ тойрж иргэдэг учраас тодорхой хэмжээнд хизээ нар гарах уу, хизээ нар жаргах уу гэдгийг бол мэдэж болно л доо. Гэхдээ зүгээр хамгийн амархнаар ойлгоё гэвэл хизээ өвөл болох уу, хизээ зум болох уу гэдгийг мэдхээгүй хэцүү болчихно гэсэн. Ерөөсөө. Яагаад тэгэхээр гинт нөгөө гариг чинь 2 одны дундуур ороод ирэх юм бол баларна үстэй тийм чинь. Бүр тамшиг юм болох юм уу ер нь 3 нартай. Эсвэл нөгөө 3-ын таталцлын хүчээр дүүгэрдүүлээд хит хол оччих юм бол бас баларна шүү дээ тий. Ийм замбраагүй л юм болж идэг гэсэн үг юм чинь. Ааха. За ямар азараас нэг нартай юм бэ гэж бодогдлоо. Тэгээд бас од мөндрийнхөө нийт байнгын сонсогч та бүхэндээ нэг жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Хамтран ажиллагчаар бүх төрлийн үндэсний хувьц захиалгын тод торог болон өдөр бүр шин Түлээж үгийн хамт олон маань ивент тэтгэж оролцлоо. Нэвтрүүлэг НТV, Од мөндөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрдэгэ. За тэгээ хамтаас үзэх сонсогч болон бэлгүндээ маш их баярлалаа. Бэлгүндээ бас баярын мэнд хүргье. Баярлалаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.